Сайн мэцхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Анимехан part 5-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За Scarlett Terence буюу ягаа ус өөр ертөнцөөс ирсэн гинэ юу яриад байгааг ч ойлгохгүй байна. За зодож эхлэе та гэд хит хурцсах хүчээ одоо ашиглаад энэ орон зайд нь болохоор Scarlett-аас өөр хөдөлж чадах зүйл байхгүй юм байлээ. За тэгээд ард түмнийг шулсны чинь төлөө дарлуулсан боолуудын өмнөөс Нанакагийн амьдралаар тоглосны чинь төлөө за намайг алгах гэсний чинь төлөө. За энийг бол сэтгэлээ сэргээх гээд 5 удаа зохиж байгаамаа. За тэгээд цаг хугацаа буцаад хэвэн болох үед Годвин дээр тэр цохилтууд нь бүгд зэрэг ирээд хан руу шидэгднэ. За эцэслээ хэтрүүлэн ашигласны улмаас үс нь харлаад гар нь мдээгүй болоод унах үед нь ханхүү Жулиас одоо барьж аваад гарыг нь нэмчлэнэ. Ах Нанака бор үст зэрэг орж ирээ. Зүгээр үү Годвин яасан бэ гэхэд хан руу заах үед Годвин алга болчихсон байдаг. Тэгээ Годвин болох дээр буу барьж гарч ирээд үх Scarlett гэ бууддаг. Ханхүү Жулиас хамгаалаад урд дурн ороод буудулж ханаа. За Scarlett маш хурдтайгаар Годвинийг очиж цохиод гэсэн чи Годвин урдаас нь наад цохилч надад үйлчлэхгүй гэсэн чи нэг зүйлт зүүцсэн байдаг. Тэр нь болох дээр хамгаалах шидтэй зүйлт. Тэгээд тийм учраас цохилууд нь ерөөсөө огт нөлөөлөхгүй байсан юм билээ. Scarlett зүйлтийг нь аваад тэгсэн чи буцаагаад үг гэсэн чи Scarlett цохилтойгоо хамт зүйлтийг чинь үгүй гээд одоо зүйлтийг нь барьж байгаад нүүр лүн үнэхээр хүчтэй зохио ичтэй. Тэгээд Годвинийг босгож байгаад өшөглөөд алга болгодгоо. За Жулиас ханхүү таны өшөөг авчихлаа сайн яваарай гэж эцсийн үгсээ хэлсэн чинь ханхүү араас би арай ч хөвчээгүй байна гэхэд Scarlett эргэж харахад ах нь энд одоо эмчлээд байж исэн мэдэг. За тэгээд боолын 8-нд оролцож исэн бүх одоо 8-ачтыг баривчлаа. За Ванкиш улсын ханхүү гарнаа модон зогтчихсон туслах ч юм уу те дүүн ч юм уу нэг залуу гарч ирээд авраа зорьсон эргээ биелүүлсэн үгсэн чи Scarlett-тэй уулзсан. Гэхдээ дахиж уулзахыг үнэхээр хүсэж байна гэд нутгийн зүгт яваад дуснаа. За сонин дээр Scarlett болон Годвиний талаар гарсан байдгаа. Тэгээд цус гүнж бидний баатар гээл ард түмэн бол бөөн баяр баясал. За тэгээ Scarlett нөгөө лууг нь бүр сургачихсан. Тэгээ сайн жалг эрхлүүлээд гэсэн чинь Нанакаг нааш ирсэн чинь яратан дөрхөндөө ороод эзэн рүүгээ ирээл эрхэлсэн чинь үйлчлэгч нар чирээ явчихнаа. За тэгээ шорон бололтой нэг газар ягаан уст ингээд алхаад явж гин. За хамгаалагч нь хинбэ зөвшөөрлгүй бол орж болохгүй гэж ягаан устад утаа ч юм уу те нэг зүйл ягаан зүйл гаргаж ирсэн. Ягаан зүйл одоо өөрөөх нь биеэс ялгаруулсан чинь хамгаалагчид шууд ховсдогдоод оруулчихдаг. Тэгээ Годвиний байгаа өрөөн дээр ирээд гэсэн чи Годвин намайг суллаах гэх тэр хоёр ярилцсанаа. Тэгээд Палме шашныг одоо улсын шашин болгосон чинь баярлаа гэд ховсоо хэрэглээд одоо түүний хажууд нэг савтай жижиг зүйл үлдээхэд Годвин түүнийг уугаад үтгээ. За ягаан уст бол ханхуудыг гэрлээд одоо жаргалтай амьдрах гэдэг нэг тийм зорилготой юм байлээ л дээ. Тэгээд өөр ертөнцөөс ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо ертөнцийн түүхийг мэддэг байж магадгүй. Тэгээд яаж яхнэ хорон санаат Scarlett гэд хэлдэг. Тэгэхээр одоо дараагийн анги дээр одоо яг юу хийх гэж байгаа зорилго нь илүү нарийн тодорхой гарах байхаа гэж бодож байна. Годвин амиа хорлсон байна. Түүний гаргаж ирсэн шашин төргийн том шашин болчихсон. Бас нэг том шашин байдаг нь Диана гэх шашин хайр инрэл гих зүйлсийг сургаалаа болгодог төрийн шашин болгоход асуудалгүй гэж ярилцсанаа. Тэгээд за Лео болох тэр Scarlett-ийн өчтөр өгсөн амлалтыг болох тэр энэ хоёр одоо сүү тавих гэж ингээ ойлгочихсон байдаг. Тэгсэн чи Жулиас болох тэр за тэгж жагаад тий зүгээр ойлгох байхаа гэж бодоод орхичихдаг. За Scarlett салхилж явж байгаад одоо гэрлүүгээ буцаад нисчидэг лун дээрээ суугаад тэгсэн чинь хоёр найз нь дүнгиж тэдний дэрж агаад луу ирж ин гэ шитээ ашиглаад луу руу дайрсан чинь луунд нь хөрхгүйгээр доор нь дэлбэрч ихдэг. За хоёр найз нь болохоор ингэж хэлж байгаа. Луу чин дайсны зэвсэг шүү дээ. Одоо хин төрүүлж одоо харсан одоо хараад дайрсан одоо ялан шүү дээ гэдэг. Тэгээд мөн цаашлаад сургууль дээр болсон сонин сайхан зүйлсийг ярилцж байх үед нь Жулиас ханхуу орж ирээд Scarlett-тай тусдаа одоо ярилцах гэсэн юм аа гэд болохгүй гэсэн чи хоёр найз нь тэг гэ бараг шахаад байдаг. За тэгээд өдөржингөө уулзсан ч болно гэсэн зөвшөөрлийг өгнө. За энэ хоёр цэцэрлэгт хүрээлэнд алхангаа Годвин өгсөө. Тэгээ ягаан ус сургаггүй алга болсон. Тэгээд ягаан усны талаар ямар ч мэдээлэл олдохгүй. Кайлаас асуусан ч түүний талаарх мэдээлэл бас байхгүй байгаад байна гэж ярилцдаг. Тэгээ ханхүү чи бол улсын хувьд үйл одоо орлуулж үл болох одоо тий оршихуу гэд хэлдэг. Ягаан ингэж хэлж байгаа гэхээр ажлынх нь хүчнээс нь болж байгаа. Тэгээд бие тордоод өсөө хэвэн болгоорой гэдэг. Scarlett хариуд нь болохоор дахиад битгий намайг хамгаалаарай. Та бол хаан болох хүн шүү дээ гэж хэлдэг. За тэгээд Жулиас ханхуу сарнай түүж болох уу гэсэн чинь тэг гэд хаан болон хатан хоёрынхаа түүхийн талаар ярилцсанаа.
Хан одоо аав нь их нэртэй үнэхээр хайртай байсан учраас өөрийн гараар хайраа шингээж цэцгээр одоо титэм хийж өгч байсан юм байна. За тэгээ яг тийм титмийг одоо цэцгээр хийсэн титмийг Скарлеттийн толгой дээр тавиад Скарлетт энэ дэлхий дээр ямар ч одоо өнгөхгүй байх үед чи улаан өнгө болон амьдралд минь орж ирсэн. Миний хайртай тоглоом минь гэж авдгийн тоглоом шүү дээ. Хайртай хэрэн сэтгэлээ илчилчлээ гэж бодсон чи юу тоглоом. Скарлетт сонин царайлал цэцгийн тэтгэм чингээсэн зүйл нь хайр өгөхэд мэдээч тоглоомоо гих хайр гэснэ. Арай чамд хайртай болчихсон гэж бодож байсан юм шүү дээ гэсэн чинь үгүй уучлаарай гэх ханхан уучлалт хүсээд явнгаа чамаг одоо хүмүүсийг зодож байхыг хараад хүн биш гэж юу н боддог байсан талаараа хэлээд тийм харилцаатай болмоор байгаа мó гэдгсэн чинь Скарлетт ханхууг дуудаад ханхуу эргэж харсан чинь Скарлетт Беллигийн өмсөнгөө таныг нислэн зохиж болгосон болов гэд энэ анги дуусч байгаамаа. За дараагийн ангиараа дараа 7 хоногт уулзцаая.